үзэгчдээ та бүхэндээ энэ өрөө мэндийг хүргье. Өнөөдөр 2011 дугаар оны 11 сарын 24-ний сайх өдөр байна. 18 цаг тэг минут болжээ. Монгол коммент нэвтрүүлэг өнөөдөр бас нэгэн шинэлэг гэж хэлж болохоор одоо зүйлийг бас нэвтрүүлэх гэж зорьсон байгаа. За өнөөдөр болвол дэлхийн найзуудын өдөр гэж байна. Тэгэхээр нийт одоо Монгол коммент нэвтрүүлгийг үзэж байгаа үзэгчид нийт интернетийн цахим ертөнцид ажиллаж амьдарч байгаа манай нэвтрүүлгийн оролцогч зочин тэр бүх хүмүүстэй олон улсын найзуудын өдрийн мэндийг хүргье. За ингээд баяраа тэр өнөөдөр бас шинэ найзтай болж найзынхаа тоог нэгээр нэмж байгаа. Өнөөдөр ингээд хүн болгоныг бас найзуудынхаа тоог нэмэрэй гэж хүсэж байна. За ингээд бүгд гараараа барих хэрэгтэй тийм. За найзуудтай баяр. За тэгээд найзуудтай уулын нийт үзэгчдийн сайхан орой мэндийг хүргэе. Манай үзэгчдийн өнөөдөр ажил өсөө өдөр бүтэмжтэй байсан гэдэгт итгэлтэй байна. За өнөөдөр битээр бол мэдээж нэвтрүүлгийн гол зорилго бол бас цахим ертөнцөөр ямар шинэлэг мэдээлэл явсан бэ гэдгийг бол үзэгчдээ хүргэнэ. За түүнээс гадна бол одоо яг үзэгчдээ өнөөдрийнхөө бас шинэхэн танилцсан найзыгаа танилцуулъя гэж бодож байна. Баяраа тэр бол маш чухал гэж болж болохоор хоёрдугаарт манай нэвтрүүлэгтэр маш их уялдах. Гуравдугаарт манай нэвтрүүлгийг анхлан сонирхож үзэж байгаа тэр хүмүүст том зөвлөгөө болж очих. Тэгээ энэ бүх одоо үүрэг хариуцлагыг үүрж ирсэн нэг зочныг өнөөдөр найзаа болгож сонгож нэвтрүүлэхдээ бас дэлхийн найзуудын энэ өдөр бас бэлэгшээлтэй энэ өдөр урьж оролцож авчирсан байна. За ингээд шинэ найзаа танилцуулъя. За тэгэхээр New Media Marketing Agency-гийн гүйцэтгэх захирал Төгөлдөр гэдэг залуу ирсэн байгаа. Танд орой мэндийг хүргэе те. Үзэгчдийнхээ өмнөөс, найзуудынхаа өмнөөс. Ер нь одоо телевиз үзэж байгаа бүх хүмүүс бол одоо бидний найз л да. Одоо Монгол комментиг үзэж байгаа үзэгчдээ. Тэгэхээр ер нь бол ярианыхаа хэллийг мэдээж бас Төгөлдөр найзаас асууя гэж. Ер нь одоо интернет цахим ертөнц бол одоо бас хүчээ авч эхэллээ те. Тэгэхээр одоо энэ чиглэлээр бол танай компани бас үйл ажиллагаа явуулт юм байна. Тэгэхээр одоо хэрэгжилж сурж байгаа одоо энэ Twitter, Messenger одоо гэл бүхий л зүйлийг хэрэгжилж сурах гэж байгаа те. Сурж байгаа тэдгээр улсуудад одоо та мэдээж бас анхны зөвлөгөө гэдэг юм уу те ямар чиглэлээр одоо яаж хэрэглэх талаар нь одоо эхлээл та ер нь энэ талаар яриа эхлэж байна те. Ер нь бол яг хуу интернетийн орчин зүгээр л өдөр ирэх тусам шин зүйлүүд гарч ирж байгаа те. Тэр болсныг бид нэр бас бүгдийг ашиглаж сурна гэхээр бас үгүй юм болчихж байгаа л да. Тийм учраас ямар ч л байсан өнөөдөр те энэ одоо интернетийг сонирхоод те энэ нэвтрүүлгийг үзэж байгаа залуучууд нь бол бас ихнийхээ алхмыг хийсэн байна те. Одоо хоёрдугаар гэх юм бол өөртөө интернетээр ороод одоо хүмүүс хаанаас их мэдээлэл авч байна. Одоо миний хувьд жишээ нь Facebook те, Twitter, YouTube ч юм уу те. Бусад одоо захим хуудасуудаас мэдээлэл авдаг, блог ч юм уу те. Мэдээлэл авдаг шиг өөртөө ямар нэгэн мэдээллийг сурвалжийг нэгдүгürt бий болгох нь чухал болчихж байгаа юм л да. Зөв. Тэгэхээр бас ерөнхийдөө бол манайханд бол бас харьцангуй шинэлэг ойлголт юм шиг байна. Одоогор бол мэдээж хэрэг энэ хэрэглээ бол асар хурдцтай өсөн нэмэгдэж байна. Гэхдээ яг нөгөө нийгмийн дээр давалгаа болж одоо Америк шиг ч юм уу тий Япон Солонгос шиг ч юм уу бас энэ хэрэглээ нь бас яг ийм төгс утгаараа бас сайн хэрэглэхгүй төдийлөн чадахгүй. Одоо дэлхийн улс орнуудын Twitter-ээр одоо жишээлх юм бол тий санал асуулга явуулж байна. Twitter-ээр томоохон асуудал шийдэж байна. Facebook-ээр жигсаал цуглаан хийж байна тий. Facebook-ээр бүр төрийн эрхийг авч чадж байна тий. Манайд бол харах ийм төвшөнд ирэх мэн л да. Тэгэхээр ер нь анхан шатнаасаа эхлэх тэр асуудал ямар хөө байдлаар эхлүүл зүйтэй юм бэ? За яг зүйтэй ингэж явбал зөв юм байна гэдэг дээр ярихаасаа илүүтэйгээр Монгол улс өнөөдөр яг ямар шүү хэрэглээтэй байгаа гэдгийг ярьж гисэн байх тийм. Бид нэр яг сая 2010 онд одоо үндэсний хэмжээгээр ингээд тооллого явагдсан тийм. Тэрэн дээр бас интернетийн хэрэглээний талаар судалгаанууд нэлээд явагдсан байна л да. Тэнгүүт Монгол улсад интернет ашигладаг 740 мянган хүн байна гэсэн тоо гарч байгаа. Интернет тэгвэл бас бага тоо биш үү? Энэ бол тийм чамлахааргүй тоо биш болж байгаа. Тэгээ Улаанбаатар хотод яг ихэнх нь төвлөрөн суурьшдаг тийм. Энэ утгаараа Улаанбаатар хотын яг тэр төвийн идэвхтэй ажил хөдөлмөр эрхэлж байгаа хүмүүс бүгд интернетийг ашиглаж байна гэж ойлгож байна. Тэрнээс гадна одоо захын хороол, гэр хорооллуудаар хүмүүс маань интернетийн одоо шилэн кабель маань ороогүй ч гэсэн янз янзын хөдөлгөөнд тэр модемуудыг ашиглаад интернетэд идэвхтэй орж ийн л та. Тэгээ энэ Facebook-ийн судалгааг хийдэг нэг socialbakers.com гэдэг нэг захин хуудас байгаа юм л да. Энэ дээрээс бол яг өнөөдрийн байдлаар бол Монгол улс нийт Facebook хэрэглэгчдийн тоон 236,520 болсон байна. Тэгээ энэ нь болохоор Монголын нийт хүн амын одоо 766% нь тий Facebook-ыг ашиглаж байна. Тэгээд 67,58% буюу одоо нийт интернет хэрэглэгчдийн одоо 68,58% нь одоо Facebook-ыг ашиглаж байна гэдэг юм уу тий. Энэ бол ерөөсөө яг монголчуудын яг хамгийн их орж байгаа сайтад орохоос гарцаагүй одоо ийм захин хуудасалсан байна. Тэр нь одоо юу гэдэг те нэвтрүүлгийг зөв үзэж байгаа тийм ээ баг интернетэд орж үзег бас удаж бас байгаа л байна. Энэ интернетийн хэрэглээ гэж юу юм гэдгийг мэдэхгүй тийм хүмүүс ч байгаа л байна.
мэддэг зарим нэг улсуудч байгаа. Ер нь одоо манай нэвтрүүлэг бол яваад нэг 5 6 дугаард явж байгаа тийм. Гэхдээ байнгын оролцогчд гэхэд бол хангалттай хэмжээнд бас нэмэгдэж эхэлж байна. Одоо ялангуяа бол Yahoo Messenger-ийн хэрэглэгчд бол ер нь баяраа битрийг баг юм ярихын зав өгөхгүй дээ. Ер нь бол маш идэвхтэй шүү дээ. Тэгдэг баха. Тэр гэдэг утгаараа бол бид нар бас энэ цахим ертөнцийг ашиглаад ямар асуудлуудыг шийдэж болохоор байна. Ямар хэлбэрээр мэдээллүүдийг ямар хурдтай дамжуулж болохоор байна гэдэг тэр анхан шатны ойлголтууд бас төдийлөн тийм дутмаг байгаад тах шиг байна тийм. Ер нь бол интернет гэдэг маань мэдээллийн хурдл болчихж байгаа тийм. Өнөөдөр яг одоо ямар нэгэн бид гурав ингээд ярилцаа сууж ийн гэдгийг би ингээд Twitter дээрээ сая ингээд бичлээ л тийм. Одоо TV-ийн Монгол комент гэдэг нэвтрүүлэгт орох гээд студид сууж байна гэхэд TV-ийн дээр ингээд гарч байна, Монгол комент гарч байна тийм. Оролцож байна да, төгөл дээр оролцож байна, амжилт хүсье гэл ингээд хүмүүс ийгүүлээ бичиж байгаа шүү дээ. Асар хурд шүү дээ. Асар хурд. Өнөөдөр яг ямар нэгэн байдлаар одоо төрийн шийдвэр гаргах төвчний ч юм уу те бизнесийн байгууллагын шийдвэр гаргах төвчний хүмүүс бүгдөө Twitter гэдэг вебсайтыг өөрөө данс нэгээд ашиглаж байна. Тэрэн дээр өөрийнхөө шийдвэр гаргах өөрийнхөө те бодож байгаа юмыг бичлээ. Ямар нэгэн шин зүйлсийн талаар бичлээ. Тэр дорн тэнд байгаа хүмүүс мэдчихэв. Тэрний дараа нь оройн телевизээр гарлаа. Маргааш нь сонин дээр хэвлэгдлээ. Ерөөсөө л ийм учраас мэдээллийн хурд гэдэг зүйлийг одоо интернет бол хамгийн ихээр те хамгийн байж болох хурдыг тэр дорн шууд амжуулж чадчихна гэсэн үг. Саяхан зүгээр би бас яг харсан баяраа тэр ярьжсэн тий. Улсын хурлын гишүүн Зандаа хүүгийн их болд Монголд анх удаа тий хөдөө орон нутгаас аймагаас аймаг дотроо сумаас суман дотроо баригадээс анхны Twitter бичсэн. Яг манай нэвтрүүлгийг явж авах гэсэн. Тэгээ одоо ингээд нөгөө айгүй олзуурсан тий тэргээр. Энэ бол бас айгүй тийм том дэвшилчтэй тий. Twitter бичлээ сүлжээ тий газар тий баригадын төв дээрээс би анх удаа ингээд Twitter бичиж байна гэх нэг. Энэ бол бас тийм гоё санагдаж байгаа. Гэдэг утгаараа одоо танаас яг асуумаар байна. Танай компани тий хизээ байгуулагдав. Ямар чиглэлийн үйл ажиллагаа явуулж байна. Зүгээр миний дуусч мэдснээр бол бас энэ төр засгийн шийдвэр гаргах төвчний бас нэр бүхий тий яг энэ цахим ертөнцид идэвхтэй байдаг нэр бүхий хүмүүсийн бас энэ Twitter-ийн хүмүүнийг боловсруулж өгсөн энэ гэдэг тий энэ туршлагаас бас нэг товчхон тайлбар зүг. Ер нь бол манай байгууллага New Media Marketing Agency байгууллага маань байгуулагдаад одоо 1 жил 7 сар орчим хугацаа өнгөрлөө. Тэгээ одоогоор манайд бол нэг 50 орчим хүн байдаг. Тэгээд бид нэр яг л одоо интернет чиглэсэн одоо маркетингийн үйл ажиллагаа болох тий New Media чиглэсэн гэж байна л да. Энд нь болохоор вебсайт тий вебсайт одоо social network сайтууд тий тэгээ блог тэгээд бусад одоо email маркетингээ зохист хэрэглээч гэх юм уу тий. Өшөө ингээд viral видео гэж юу юм flash mob гэл ингээл ер нь шинэ одоо медиад шинээр бий болж байгаа энэ хэрэгслүүдийг аль ашиглахыг зорж хийдэг ийм байгууллага байна. Тэгээд бид нар яг хөө тэр шийдвэр гаргах төвчний хүмүүсийн одоо цахим хуудсыг ч юм уу те ямар нэгэн сошиал нэтворкуудыг хөгжүүлж өгсөн ч юм уу те ийм юмнууд бол байгаа. Жишээ нь одоо Батуулт сайдын те бидний яг хийж байгаа ажлын маань одоо стандарт гэж одоо хэлэх зүйл маань ч юм уу те ер нь бол гадаадын одоо мэрэгжлийн байгууллагуудтай харьцуулахад өрсөлдөөс хэмжээтэй болж чадж байгаа юм л да. Яа тэгэхээр энэ чинь яг мэрэгжлийн одоо дизайнерууд нь байж гэх юм те энэ мэрэгжлийн энэ чиглэлээр мэрэгсэн баг ажиллаж байна. Тийм багууд ажиллаж байгаа учраас тийм учраас магадгүй тэтгэр хүмүүс манайхыг сонгож одоо юм хийлгэсэн байгаа л да. Тийм. За баярлалаа. За ингээд үзэгчтэй манай нэвтрүүлэг бол бас 10 минутаар уртсан хугацаагаар үргэлжилдэг болсон тий 40 минут явж байгаа Монгол комент нэвтрүүлэг. Зочин маань бол байна. Сонирхолтой олон сэдвүүдээр ярина. Хамгийн гол нь баяраа битээр одоо тий үзэгчийнхаа өмнөөс төлөөлж асуугаад байх биш. Юун төлөө Монгол комент нэвтрүүлэг үлээ тий юун төлөө шууд явж байгаа үлээ. Үзэгч та бүхэн өөрсдөө хандаал Монгол комент хаягууд бол одоо дэлгэцийн дор гарсан байна. Найруулагч тавьсан байна. Энэ хаягууд бол бүх хэлбэрээр идэвхжсэн байгаа одоо. Facebook, Twitter, Yahoo Messenger аль ч хэлбэрээр манай өнөөдрийн нэвтрүүлгийн оролцогч зочноос асуух асуултууд байвал үзэгч та бүхэн бэлдэж байгаараа. Энэ хооронд бас манай нэвтрүүлгийн уламжлуулсан нэг зүйл байна. Өнөөдөр бид бас Монгол улс их орнд өрнөж байгаа гол үйл явдлуудаас тий интернетийн сайтууд чухам алийг нь онцлож тэн дээр бас иргэд олон нийтийн тий сэтгэгдэл комментууд аль талд нь хандаж байна гэдгийг бас хүргэдэг. За ингээд сүүлийн үед олонний анхаарлын төвд байгаа чухал зэг юм гээд мэдээллийн сайт байгаа. Нөгөө нэг дэлгүүрийн хулгайтай холбогдуулаад өнөөдөр энэ сайтын эсрэг өргөсөн шүү дээ тий мэдээллийг болоод энэ сайтын эсрэг өнөөдөр хэвлэлийн багварал зохион байгуулсан байлээ. Шударга өрсөлдөөн хэрэглэгчийн төлөө газраас хэвлэлийн багварал хийж энэ сайтыг бол бас тий
нэр төрөнд халдсан тэр тухайн хэрэг нь бол эрүүгийн хэрэг үүсэх хэрэггүй одоо бага хэмжээний юм авсуу гэсэн гэл мэдэхгүй. Тэр асуудал нь бол мэдэхгүй. Ямар ч үсэн энэ чухал цэгмэн гэдгийн сайт олонний анхаарлын төвд орж ирж маш сонирхолтой нэг мэдээллийг тавьсан байна. Сүүлийн үед оюутлогод нэг Монгол залуу амиа хорлолтоо гэдэг тий. Тэгээд тэр Монгол залуутаа бас яасан мэддэхгүй. Монгол залуутаа цуг ажиллаж исэн Монгол залуус нь талигачийн цуг ээлжийн тэр залуус нь ажил хаялт явуулаад оюутлогоо компани удирдлагууд бол энэ асуудлаар тайлбар хийхээс татгалзаж исэн болвол за энэ мэдээлэл үндсэндээ тодорхойлжээ. Чухал цэгмэн мэдээллийн сайт оюутлогын ажилтан ээлжийнхээ ажилчдынхаа дэргэд нь нас орлаа гэсэн байна. Ийм мэдээллийг тавьсан байна. Тэгэхээр ингэсэн байна. Оюутлогын удирдлагуудын хэлснээр бол өнгөрсөн 18-наас 19-нд шилжих шүн өмнө гоомгийн хам богдсон оюутлогын төслийн талбайд гарсан энэ хэрэг хүн амны хэрэг биш гэж мэдэгдэж байсан. Тухайн хүн өөрийнхөө амийг хороосон гэж тайлбарлаж байсан, амиа орлсон гэж хэлсэн шүү дээ. Одоогор нууцлаад байгаа хэргийн талаар орон нутгийн албан бус их сурвалжууд хохирогч зээг хятадууд зодон танхаарсан. Амь насыг нь игүүдгээд ойролцоогоор 2 метрийн өндөртэй хогийн савны торноос дүүжлэн амиа хорлсон болгож далдалсан байж магадгүй гэж мэдгдсэн гэнэ. За их сурвалжийн мэдээлж байгаагаар бол хохирогч зээн тухайн хэрэг гарсан шөнийн тэг 2 цаг 30 минутад хамт ажилладаг ээлжийнхээ хүмүүстээр маш муухай орилсоор гаднаас орж ирээд нас барсан байна. Тэгэхээр өөрөөр хэлэх юм бол гадаа нас бараагүй ээлжийнхээ ажилчдын нүдэн дээр нас барсан юм байна. Энэ бол тэгэхээр гэрчтэй хэрэг болж таарж байна. За тэгээд яг энэ асуудлаар мэдж байгаа тий мэдээж хэрэг оюутлогод бол бас Монголын олон мянган залуус байгаа. Тэр хятадуудад цуг ажиллаж байгаа. Бидэнд бол тий хичнээн одоо гадныхны одоо ноёрхолд одоо тэр оюутлогод байгаа ч гэсэн бол үнсэрхэг үзлээ гээж болохгүй гэдэг утгаараа асуудлын үнэн мөнийг мэдж байгаа баримттай нь одоо баталж чадхаар ийм хүмүүс байвал яг одоо Монгол коммент нэвтрүүлэг рүү бас бичээд ороод ирээрээ хандаараа манай нэвтрүүлэг лөө тий энэ бол нэг удаагийн ийм балмад үйлдэл биш юм да удаа дараа давтагдан гарч байгаа учраас энэ асуудлыг бас сэрэмжилж хэлэх нь зүйтэй баха. За баяраа Facebook, Twitter орчин сонин сайхан юу чанарыг үзий ядаж байна. Даварцсан за гарууд шүү гэдэг одоо ярьж байгаа юм манай ингээд ороод ирдэг байна. За би бас өнөөдөр одоо мэдээж уулуухаа гэл оюутлаа гэл одоо асуудал бол байнга яригчээд одоо бага анхаарлын төвд байдаг ч гэсэн бас үзэгчтэй сонирхолтой цагаан мэдээлэл болоо хүргэе гэж бодож байна. Тэгэхээр мэдээж Монгол pop урсгалаар уран бүтээлээ төөрөн шин бүхний гарган ирдэг дуучин бол яхаа аргагүй болд тий. Тэгэхээр өнөөдөр бол бас удаан хүлээлгсэн тоглолтоо хийх гэж байгаа юм байна. Тэгэхээр би бас үзэгчтэй хүмүүс дуучин болдын одоо за уран бүтээлийг сонсдог дэмждэг залуучдын хүмүүс бас өнөөдрийн тоглолтод амжилт хүсье гэж бодож байна. За би өнөөдөр одоо мэдээж бас тоглолтоо хийх гэж байгаа гэхээр нь одоо Facebook руу орж үзлээ л дээ. Тэгээ үзэгчтэй бас одоо тоглолтод үзэхгээ яарж байгаа улсууд байгаа. За 3 өдөр юм чи одоо мэдээж бас үзэх гэсэн хүмүүс байгаа. Тэгээ бас ганц хоёр хуучны зураг Facebook дээр тавьсан байлаа. Тэгээ бас сэтгэлийг үргэлжлүүлсэн байлаа. Тэгэхээр бас сайхан мэдээллийг хүргэе гэж бодож байна тий. За тэгэхээр бага нас гэх юм уу тий. Энэ бол одоо сэрхэтэй дург. За манай үзэгчдод бол бас ард харж байгаа гэж бодож байна. За тэгээд ерөнхийдөө пен байна. За энэ 10 жилд байгаа зургууд нь бол тавигдсан байна л да. 10 жилд байсан зураг нь бол тавигдсан байна. За дуучин болд бол бас нэлээд хүлээлгсэн нийцэд бол за голд нь байгаа харж байгаа бах те. Энэ одоо бас ерөнхийдөө багаас стил имижний за нэлээд стилтэй гэдэг шүү дээ те. Голдын фэнүүд фанатууд бол гэхдээ өөрийнх нь Facebook хаягаар ороод үзээд байгаа юм те. Үзэх боломжтой. За баяраа битэр бол цагаа комнет те. Аха за товчгоо. Ер нь бол өнөөдөр хурдхан явуулнаа байх шүү гэдгийг бол бас мэдээлэл өгье. Тэр анхны камерт саяныхыг нэг буцаад. Яа, энэ бол тас зураг байна уу? Өсмөс болоод бас гоё байгаа зү. Тийм ээ. Энэ бол ховорхон зураг шүү дээ. За тэгээ энэ дээр бол бас өсөрцээ. Бас малгай залуу бол тэр үед бас нэг кепрхөө. Бас нэг гоё малгай болоод тавьцаа. Гэтэ энэ бол бас хуучны зураг гэдэг утгаараа бол тухайн үедээ юу одоо бас үзэж амжаагүй үзэгч Facebook-оор норж амжаагүй бол та бүхэн бас нэг үзээ сонирхоод үзээрэй. Тэгээ ямарсан тоглолтод нь амжилт хүсье. Үзэгчтэй хүмүүс. За энэ бол бас юу үзэж байна. За бас энэ. Нэрээ сая юу яасан гэсэн та хоёр мэдсэн үү? Монголын нөгөө шилдэг Twitter-мэнээр за энд бол байна та. Өнөөдөр Twitter-д бол одоо байнгын одоо байдаг улсууд бол тий. За Монголын номер 1 Twitter-мен болсон сангийн дэд сайд гав ихт баяр хүргье гэсэн байна. Монголын номер 1 Twitter-мен болсон гэдгийг одоо жишээ нь ямар шалгуурлалтаар явуулж байна. Grader.com гэдэг нэг бас нэг захим хуудас байна л да. Энэ нь болохоор за Twitter гэлтгүй тий. Twitter, Facebook, бусад захим хуудасууд, блогууд ч юм уу тий. Эдгээр дээр үнэлгээ өгдөг ийм захим хуудас аа. Энэ дээр яг хуу Монгол улсын твиттерчдийг бол яг хуу локейшн буюу тэр бүс-бүсээр нь одоо твиттерчдийг ингэж бас ингээд шалгаруулдаг, дистаралтай болгодог. Тэгээ энэ дээр өнөөдөр бол нэг сангийн дэд сайд гаавыгийн юунд маань Твиттер хэрэглэгчийн эрх маань одоо 1-р орсон байгаа.
Тийм. Тэр хэрэглээгээр нь шалгаруулчих гэсэн үг юм байна Энэ бол юу л да дагагчдын тоо тэгээд хандлагын нод. өөртөө нь харилцаж байгаа хүмүүс бас өндөр үзүүлэлттэй хүмүүс байж чадах юм бол энэ Сангийн дэд цагаавыг одоо бид нар бас нэг хасын gaав гэдгээр нь л их таньдаг л да тий. Жишээ одоо мэдэж болох уу дагагчдын тоо хэд байдаг юм бол хэд болоод номер 1 болж байна. Яг одоо үзчихвэл болох уу. За тэгээд энэ тоог үзээд яа тий. Энэ тоог үзээд цөмөрөө нэг богинохоо нэг ганц 2 минутын реклам зарчлагын дараа эргээд уулзнаа. Гэхдээ ямар ч байсан эхлээд рекламнаас өмнө найруулагчаа түрүүлж байгаарай. Монголын шилдэг твиттермен хідэн дагагчтай байдгийн бэ гэдгийг бас сонирхож байгаа хүмүүс байгаа бах тий. Тэрийг нь болж өгвөл нэг үзүүлчихвэл. За тэгээд мэдээж бас гаргаж ирж байгаа хооронд мэдээж төр зур рекламны баас тий. За тэгвэл рекламны дараа уулзъя тий. Орцсон уу? За олцсон гинэ. За олцсон болвол үзүүлчихье. За сангийн дэд цайд ган хуйг маань яг өнөөдрийн байдлаар 5680 дагагчтай. Тэгээд 59 хүнийг дагдаг. Тэгээд 4729 удаа 140 тэмдэгтэд багтаагаа тэр мини блог гэдэг зүйлийг хийсэн үзүүлэлт харагдчихээн л да. 5000 гаруй хэрэглэгчтэй байт юм байна. За 5000 гаруй. Дараа бас магадгүй Монголын шилдэг 50 одоо ямар хийх юм байна ч юм уу те. Дараа орох юм байна шүү дээ. За ингээд цэцэг рекламнаас. За нэвтрүүлэгтэй хамтайгаа үзэгч та бүхэндээ баярлалаа. Монгол комент нэвтрүүлэг үргэлжилж байна. За дараагийн ярилцах асуудлуудыг би энд бас бэлдсэн байна. Гэхдээ энд манай баяраа бас би мессенжер ирж байна л да. За Монгол комент нэвтрүүлгийг одоо ингээд 40 минут одоо тий байнгын үздэгэ ярьж байгаа бүх зүйл бол үнэхээр бас яриуштай авааштай зүйл бол байдаг. Гэхдээ реклам байхгүй байж болдгоо мó. За энэ бас нэг бодлоо. Гэхдээ ерөнхийдөө бол яг Yahoo Messenger одоо сүүлийн 2-3 хоног ингээд реклам зар сурталчилгаатай болоод ирэхээр бол манай нэвтрүүлэгт оролцогчдын хандлага бас нэлээд тийм сөрөг талтай болж эхэлж байна. Мэдээж хэрэг бол реклам зар сурталчилгаа бол байлгүй яг тий арилжааны гэдэг утга байна. Нэвтрүүлгийн ихэнд юм уу төгсгөлд нь реклам байвал болдгоо мó тий дундуура яхаар ярьж байгаа сэдв цалгардж байна гэсэн асуудлууд ярьж ирж байна. За манай телевизийн бас холбогдох улсууд анхаарал авах бах тий ярилцээ тий. За Twitter дээрсэн би бас бэлгээгийн дараагийн мэдээлэл хүргэж явах хооронд Twitter дээрсэн бас нэг хүмүүсийн сонсоогүй мэдээллүүдийг ер нь хүргэж өгч байна. За тэгэхээр болор гэдэг одоо Twitterтэй за 2020 он гэхэд Улаанбаатар хот бол метротой болно гэж байна. За өнөөдөр сайд утган баяр те орчин цагийн шинжлэх ухааны байгууллага үүссэн байгуулсан 90 жил. За шинжлэх ухааны академи байгуулсны 50 жилийн өнөөдөр тохиож байна. Хурал хэлсэн хурал дээр бас үг хэлсэн гэж түрүүн бичижсэн. За мөн одоо хан тулга гэж тулга гэж за ард иргэдэг төлдөг хамгийн хэлбэр арган сайтуудын сэтгэл унших юм аа. За энэ бол яг манай нэвтрүүлэг ямар гоё урны үг вэ? Ер нь бол ард иргэд өнөөдөр ямар хандлагатай байна гэдгийг бол ерөөсөө сэтгэлийг уншихад бол тодорхой болд юм. Ард иргэдийг толдох толно нь бол сайтуудын за амтны арьсаар хувцсхийн тулд тэдгээр амттыг их яргалдаг. За энэ бол одоо амтны арьсаар хийх бол хийсэн хувцсыг бол эсэргүүцэж байгаагийн шинж юм болоо гэж бодож байна. За тэгэхээр Монгол улс сайд утган баяр бол усцсан байна. Тарган дахал сүрээгийн хуурайны залгуурын технологи боловсруулж буй бөгөөд ингэснээр энэ залгуурыг хялбар тээвэрлэх боломж бол бүрдэж байгаа юм байна. За гэх мэтлээ өнөөдөр бол одоос Twitterт бол маш олон улсууд бол за сэтгүүлчдийн их хурлыг зохион байгуулах ажлын хэсгийнхэн уулзалт руу гарах гэж байна. За энэ сэтгүүлчдийн хурал хаана болж байгаа юм? За энэ дөрмийн шинжилгээг дөрмийн туслын хилэлцнэ гэсэн ийм мэдээллүүдээс одоо тэгэл манусл гоцорцсон явж байгаа юм тийм хамгийн түрүү мэдсэн байх асуудал. За 5 хувьцааны 20% иргэдэд эзэмшүүлэх саналыг хилэлцэхээр болсон. За гэх мэтлэн өнөөдөр за энд бас нэг гоё мэдээлэл юм. За энд би ер нь юунда одоос ардын урлагийнхандаа баяр хүргэж бодож байна. Бас сайд чи тий. Лимбиний битүү амьсгаа дөнгөж сая ЮНЕСКОгийн бит бус соёлын өөр одоо бүртгэгдлээ. Ардын урлагийнхандаа баяр хүргье. За сайдаас нь баяр хүргэсэн байна. Оо за баяр хүргэе. Англи мэдээллийг саягаар сонсож байгаа бол бидний бас нэг бахархал бас ЮНЕСКОд бүртгэлээ шүү дээ. За бүртгүүлсэн байна. Тэгээ саяхан болгоныг уншаа алдах тийм шүү дээ. За ямар ч лимбиний битүү амьсгаа нь бол амьсгаа гэдэг төрөл бол бүртгүүлсэн байна шүү. Баяраа маань сайхан мэдээллүүд олныг хүргэлээ. Би бол сар мэдээллүүдийг хүргэнэ уучлаарай. За саяны нэг хүн амны хэрэг нэг оюутлогын асуудалтай ч холбоотойгоор дахиад чухал юм дээр дараагийн мэдээлэл яг утсаар авсан мэдээлэл дөнгөж сая орж ирж байна гинэ. Оюутлогоо ингэсэн байна. Ажилчдаа хугацаагүй цалинтай амралт өгсөн гинэ. Яг тэр хэсэгт байсан. За ажилчид ажил хайсан зүйл байхгүй. Манай компани зүгээс өнгөрсөн амралтын өдөр нас орсон хүнтэй нэг ээлжинд гарч байсан 35 хүнд цалинтай чөлөө өглөө. Эдгээр хүмүүс сэтгэл санааны зочролд орсон байсан учраас бид ийм шийдвэр гаргасан.
За эдгээр хүмүүс хизээ ажилдаа орох гэсэн чинь мэдэхгүй байна. Гэхдээ цалинтай чөлөө өгсөн байгаа гэж оюутлогоо за ямар албан тушаалт юм бэ? Ингэж байна. Оюутлогоо компани олон нийтэд харилцах хилцээ мэрэгжилтэн ган зөрг гэдэг хүнээс уцаал тодруулж авсан юм байна. Тэгсэн тэгж хэлсэн байх шүү. Тэгэхээр энэ асуудал бол бас Монголын хууль хяналтын байгууллагын бас анхааралд аваасаа тий. Хэдийгээр тэнд гадны ноёлол тогтсон ч гэсэн Монголын хөрсөн дээр Монгол улсын хууль тий тэнд үйлчлэх ёстой. Монгол улсын дүрм журам тэнд мөрдөгдөх ёстой. Тэгээ Монгол улсын хүн бол тий хүний амь бол Монгол орондоо бол юу юунаас илүү эрхэм мөнтэй үндсэн хуулиараа хамгаалагдсан юм дархан зүйл байх ёстой гэдгийг бас бодох зүйтэй маа. Иргэд бас бидэнд бас байр суурь илэрхийлээрээ энэ асуудлаар энэ бол үндсэндээ айл ал талын их сурвалжаараа баталгаажаад ирж шүү. За энэ үчлэн та бүхэндээ бас мэдээлэл нэг тайм мэдээлэл байна. Үзүүлчихвэл яа тийм бол бурууд тийм болов. За үзүүлчих юм дурцаад алах үү. За энд бол нэг уг нь бас за би бас нэг гоё мэдээлэл хүргэе. За дуучин Наратай холбоотой хагас нүцгэн зургаа өмөрөөгөөд нэг хөөрх entertainment мэдээ байна. Гэхдээ энэ хууль зүйн сайд намайг алах байхаа тий. За энийг болидоо юм. Гэхдээ үзэгч та бүхэн хармаар хуулийн чухал зэг юм гээд сайт руу ороод үзэж болох юм шүү. За Орос улбаны улсын за энэ ямар сайт дээр вэ? За залууцэг.com дээр байна. Залууцэг.com дээр өнөөдөр саяхандаа өгсөн байна. За Орос улбаны улсын ЮПО отноо болсон бүстэй барилдааны дэлхийн цомын тэмцээнээс 62 кг-ийн жинт Баянгар аймгийн Хонгор дивжээний тамирчин энэ жилийн дэлхийн аварга Эрхэм баяр хөрөл медаль хүртсэн мэдээлэл орж ирсэн байна. За тамирчиндаа баяр хүргэе. За цаг цэг юм гээд мэдээллийн сайт дээр хөөрхөн мэдээлэл тавигджээ. Жинхэнэ entertainment мэдээ. Их хурлын гишүүдийг цагтаа ирэх юм бол их яриулна гэсэн тийм дүр мөрдөгч эхэлжээ. За товчхон зав. За ингэсэн юм байна. Их хурлын гишүүд нөгөө ажилдаа ирдэг. Чуулгандаа суудаг. Тэг бүр арга барж байгаа шүү дээ. Үгүй та нар ажиллаа хийгээч. Ард түмний төлөө хууль хэлэлцэн, хууль баталсан, хууль санаачлан гэж та нар сонгогчоод чуулгандаа суухгүй маа гэдэг аргаа бардаг шүү дээ. Гуйн, туйн тий. Төрийн байгуулалтын байнгын орооны ажлын албанаас улсын их хурлын гишүүн цагтаа ирвэл урамшуулалд нь зөндөө олон асуулт санагдах боломжийг олгоно. Сонгуульд өгсөн тэгсэн чинь юусоо одоо хурал тасалдаг гишүүн юусоо баг байх тасагч. Одоо байх. Сонгуульд өгсөн юусоо үнэн юм ярих, худлаа юм ярих, марих тэг хүнд хэрэгтэй хэрэггүй юм ярих нь хамаагүй зүйл. Одоо хамаагүй шүү. Юусоо ярьж идэвэл сонин дээр зураг тавиулах энэ хүсэл нь давцсан. Энэ хүмүүсийг өстө барих мэрэгэл санаа олсон байна тий. Төрийн байгуулалтын байнгын орооных нь бас баяр хүргэе тий. Нүг яваа албацдаг. Манай гişүүд чинь тийм шүү дээ ерөөсөө амар ард түмнийхээ өмнөөс би өстө ясаа сайдл ажиллана гэж сонгогдсон готлоо казинодод алга болчихно. Ажлынхаа үеэр ан хийгээ явчихна. Чуулганы хуралдаант үеэр тий зориудаар биеэ өвтгөхөн айгу сонин шүү дээ. Тэгэл гадаадын орнуудаар баг үүр хүчтэй ажил хийгээл бүрсөө. Сүүлийн үед бол баг телевизийн одоо манайс нөгөө алтаа гişүүн чинь нэг тийм үүр хүчтэй ажил хийгээд нэг дэлхийн сонин ажлыг биднэрт танилцуулдаг байлаа шүү дээ. Одоо тийм байхгүй болсон гişүүд л юусоо явчихж байгаа шүү дээ юусоо. Арай нэг нэвтрүүлэг бэлдэж ирэхгүй. Тэгээ энэ асуудлыг бол их зөв зүйтэй их гоё шийджээ. За би жолооч нартаа бас нэг мэдээллийг хүргэе. Бэлгийг одоо бас дараагийн мэдээллийг хүргэж явах. За энэ мотоцикл юм гээд бас байд юм байна. Ер нь автомашин хэрэглэгч зориулсан. За халтаргааг арилгах давс одоо тийм машин хэрхэн нөлөөлт юм бэ? Зам гэдэг талаар одоо бичсэн байна л да. Зүгээр өдрийн энэ тэнд одоо халтаргаа гулгаанаас олж машин тэнд мөргөлдсөн байна. За энэ Twitter дээр түрүүн бас нэг гişүн бичсэн байсан юм аа. Би энэ сайт руу ороод үзсэн чинь. За харин өдрийн ход шиг одоо цацдаг энэ хүү давс хэлсэн халтаргааг багасгаж байгаа нь одоо лавтаа. Гэхдээ ямар хор уршигтай гэдэг нь хүн бүр мэддэг. Маш их мөнгө зарж цацдаг хэдий ч гэсэн за энэ нь бол одоо машины эд ингээд одоо маш муугаар нөлөөлдгөө гэдэг одоо бүлээл явж байгаа шүү дээ. Ойлгомжтой явж байгаа гэж байна тийм. Гэхдээ манайх ястаа үнэн тийм бизнес сэтгэхүйтэй би бол тэгж бодоод байгаа. Одоо ерөөсөө ингээд утаа жоохон багтхан гарна шүү дээ. Зарим жил нэг тийм онцгой жил байдэн шүү дээ. Яагаад ч юм жоохон салхитай юм. Утаа жоохон ингээд багтхан гарч марангуутал ингээд хямраас уучдаг нөхдүүд шүү дээ. Энэ жилийн бизнестэй явахгүй нэ тий. Тэгэл одоо юу гэдэг нь засахгүй ингээд гудамжинд халтаргаа гарахгүй бол ингээд толгоо шахалаа. Одоо яана энэ жил ямар юмараа мөнгө угаана гэл. Ингээд суучдаг. Тэгэл нөхдүүд бол энэ даус маус эднэр бол тэгэл ерөөсөө нөхдүүдийн бол бизнес юм шиг байна. Харин тэгэхээр энэ дээр бол тэгсэн байлаа. Маш их хэмжээний хөрөнгө зарцуулдаг. Тэгсэн хэрнээ хэдий багс яг зас орж байгаа үед бол зацаад байгаа үгүй шүү дээ. Яг хөө зүгээр үнэхээр нэг ороод халтаргаатай хэцүү байгаа үед бол зацдаг. За гисэн хэдийс энэ бол эргээд бол жолооч нарын машинд бол маш муугаар нөлөөлдөг. Хамгийн гол нь зүгээр нөгөө мөнгө угаах аргал юмаа гэдгийг л одоо бас битсэн байна. Одоо ч гэсэн гараад хотын төвийн годомжууд бол котокл шүү дээ. Үнэхээр өстой жолоочийн сайнаар явна үхээс биш. Үүнээс бол энэ хэцүү шүү дээ. Юу зочноос асуухад нэг ийм зүйл байна л та. Манай нэвтрүүлэг ингээд шууд явж байгаа. Ерөнхийдөө бол яаж явдаг зарчмыг одоо бол гадралж байгаа бох тийм. Бас 20-30 минут суулаа. Манай нэвтрүүлэгт хандж байгаа оролцогчид битгийгт одоо чинь мэдээлэл линктэй ингээд шидэж ирүүлж болох уу? Болно шүү дээ. Тийм арга ямар байна? Одоо чинь үзэгчд байвал сайн тогтооход аваа.
Тэгвэл одоо их амар байгаа байхгүй юу? Энэ хэдэн мянган сайтуудын мэдээллийг одоо чинь битээр аль дээр нь ямар чухал асуудал байгаа гэдгийг би түүж мэдэхгүй шүү дээ. Тэгэхэд тэрийг олоод үзсэн бас интернетийн хэрэглэгч байж болох юм тийм. Тэгвэл тэрийг надад одоо баяраа битэр рүү шийдүүлэх юм боломж нь юу вэ? Яг энийг бол одоо social network сайтууд гэдэг байгаа шүү дээ. Одоо Facebook, Twitter эдгээр ч юм уу тийм. Эднийг ашиглаад хүргэж олно л да. Яг одоо сая ингээл Twitter дээрээс тэр сайд бичсэн байна гэдэг мэдээ уншиж байгаа шиг яг Монгол коммент нэвтрүүлэгттэй яг ихэлсэн үед нь за энийг яриач гэдэг юм уу хүмүүс ингээд өөрсдийнхөө юмыг одоо явуулаад авах боломжтой. Facebook дээр бид нараас өөрсдийн гэсэн нэг пэйжийг үүсгээд те тэгээд нэвтрүүлэг эхлэхээ мэдэгдээд тэгсний дараа хүмүүс тэрнээ за энэ юм байна гэд оруулаад явах боломжтой л. Тэрнээс гадна блог гэж бас нэг чухал юм байна. Тийм. Одоо Монгол коммент нэвтрүүлэг өөрийн гэсэн блогтой байж болж байгаа юм л да. Одоо жишээ нь өнөөдрийн нэвтрүүлгээр юу гарсан тухай тэр блог дээр бичдэг те. Тэгээд дараагийн нэвтрүүлэг дээр юуны тухай ярих вэ? Ямар зочинтой явах вэ гэдгийг бичдэг те. Тэрэн дээр хүмүүс бас сэтгэлээ бичээд ингээ явж болж байгаа юм. Блог гэдэг юм бол ер нь бол бас л яг интернет хэрэглээг одоо яг л би бол баг блогоос эхэлсэн гэж. Эхлээд зөвхөн захин хуудасуудыг уншдаг байгаа. Дараа нь өөрийнхөө одоо гэсэн захин хуудастай болох боломжгүй тий. Тэгээд өөрийнхөө сэтгэлийг хүмүүст бас суулцсанаар байдаг. Ийм учраас би блогийг бичиж эхэлсэн. Блог нь юу юм бэ гэхээр зүгээр захин тэмдэглэл гэсэн үг л дээ. Би өнөөдөр юу бодож чинь тэрийгээ бичээд тэгээд хүмүүстэй хуваалцаж болж байгаа. Тэгээд энийг яг уу гадны юм блог үүсгдэг сайтууд байна. Тэгээд Монголоос блог цэг, GoGo цэг имэн тий, Дэлхийн цэг нет, Банжиг цэг нет гэл гих мэтлэнгээ сайтууд дээр өөрийн гэсэн блогтой олж болж байгаа. Өөрийнхөө одоо сонирхсан юу гэдгийг бүх зүйлийг тэр блогоор дамжуулж одоо адилхан сонирхолтой хүмүүстэй уулздаг ч юм. Манай найруулагч бас сонсож байгаа бах те. Ер нь Монгол коммент нэвтрүүлэг өөрийн гэсэн блогтой болж болох юм байна. Тэрийг баяраар тэр хөтлөөд үзэгчдээ саналаа солилцоод 40 минут гэдэг бол богино хугацаа шүү дээ. Энэ бол цөөхөн хэдэн хүний л одоо комментууд сэтгэлдлүүд те. Цөөхөн хэдэн хүний тэмдэглэлүүд гараад өнгөрч байгаа. Үлдсэн улсууд бол бас л одоо шудраг босч шүү дээ те. Тэгэхээр ийм боломж бас байж болох юм байна гэдгийг бас. Тэгэхээр би бас үзэгчтэй нэг зүйл хэлээд өнөөдөр манай зочин маань ерөнхийдөө бас яг бид бүхэнтэй одоо тий интернетээр одоо харцдаггүй одоо хэрхэн яаж харцгаа мэдэхгүй байгаа гэдгээр улсууд ерөнхийдөө бас бага зэргийн одоо аргачлалыг одоо хэлээд байгаа юм шүү одоо тий одоо блог гэж юу гэдэг, Twitter гэж юу гэдэг, яг мессенжерээр одоо яаж харцах вэ мэдээллийг одоо мэдээ сая одоо яаж явуулах гэдэг бол бас хэллээ шүү тий. Тэгэхээр бол тэр дгээр аргачлалаас манай үзэгчид нэг юм барьж аваад л одоо бид бүхэнтэй харьцал хэрэгтэй гэдэг нь одоо бас хэлээд байгаа юм. Хамгийн чухал нэг асуудал гэх юм бол одоо жишээлх юм бол баяраа битэрээр яриулмаар байгаа тий. Ядаж одоо тий битэрийн мэдэхгүй тэр сайтн дээр чухал нэг мэдээлэл тавигдсан байлаа гэхийг тэрийг Facebook-ээр линкийг явуулчих болж шүү дээ. Ийм сайтн дээр ийм юм тавьсан байгаа шүү. Энийг ороод үзээрэй те. Энэ асуудлыг яриулмаар байна ч гэдэг юм. Ингэх юм бол өчнө амар болчих шүү. Бид дээр энд хайж те. Хаана нь юу байгааг одоо энэ олон дотроос ч бас бид зөвлөж чадахгүй те. Энэ бол их зөв зүйтэй зүйл юм байна. За дараагийн нэг мэдээлэл. За манай зураглаач бариад үзүүлэх байхаа энэ хотын дарга мөнх хоёрын их гоё зураг байна. За зураг нь бол яах вэ? Зүгээр өөрөө ч ингэж авахгүй лаагүй байх. Авахгүй маань ч бол юм чаддаг байсан шүү дээ. Чаддаг болсон шүү дээ. Билгээсээ гоё зураг байна гэхээр надаас өөрийг авах зүггүй хаа тий. Өөрийгөө авахгүй лаагүй. За манай хотын дарга мөнх хоёрын нэг ийм зураг Мас цэгийн сайт дээр тавигджээ. Тэгсэн ингэсэн байна. Энэ мэдээлэл нь бол санаа нэм юм билээ. Хотын дарга мөнх хоёр өөрийнхөө сурталчилгаанд зориулж хотын төсвөөс 500 сая төгрөг батлуулжээ. Энэ ариун явдал мөн үү гэсэн гарчигтайгаар тавигдсан байгаа. Энэ нийтлэл нэг томоо. Би бол уншлаа. Энийг нэвтрүүлэх эхлэхээс өмнө юу харсан. Тэгсэн чинь нийслэлийн төсөв бол өстой жинхэнэ урд тормоогоор хойд тормоогоор нөхөж ядчил байгаа. Хэрвээ энэ мэдээлэл үнэн бол тий энэ жиргээгээл ингээд бичсэн байлээ. Би жиргээгээд ингээд масс юм энэ дээр бичсэн байсан. Үнэн болов уу штэ. Хотын дарга бол үндсэндээ 500 сая төгрөгийг тий өөрийнхөө суслаар PR ажилтнад зориулахад төсөвлөөд дээрээс нь энэ 500 сая төгрөг нь багтаад нэмж 348 сая төгрөгийг хэвлэл мэдээллийн хэрэгслээр сурталчилгаа хийнэ хэмээн төсөвлүүлсэн байна. Энийг нийслэлийн иргэдийн төлөөлөгчдийн хурал даварсан даргаыг эрхлүүлсэн иймэрхүү нөхдүүд цугласан газар байдаг юм байна хэмээн нийслэлийн иргэдийн урлыг тодорхойлсон байна. Хотын дарга нь бол өөрийнхөө одоо юу гэдэг нь PR дэм хэмжээний мөнгө төсөөлдөг. Тэрийг иргэдийн урал нь батлаад өгдөг. Асуудалгүй. Ингээд бодохоор одоо нийлээд эн чинь нэг тэрбум орчим төгрөг болж байна. Энэгээр мөнгө баяр гэдэг хүн одоо жишээлх юм бол нийслэлчүүдэд зориулаад юм хийсэн бол хичнээн зүйлийг бүтээж болох байсан бэ гэд бодов бас сонин шүү. Нилийн эдийн сургууль цэцэрлэг бол бараг л босоод ирэх хэмжээний мөнгө л санагдаж байна. Сэтгэл үлдээж хүмүүс. Оо тэгэл миний сайт гац чинь сэтгэлдлүүд бол зөндөө. Энэ хүний зурагтаа яг ийм хуандыг хийгээд гэртээ өлгөхөд шүн болгон хардаар цүтлмээр юм байна гинэ.
За одоо сонгол орноос сурчлаа. За энэ за уучлаарай хотын дарга энэ би зохиож хэлээгүй энэ юу шүү. Таны тухайн бичсэн мэдээллийн доор байсан шүүдийг бас залруулж хэлэх зүйтэй байх тийм. Дараа нь тэгнэ. Нийслэлчүүдээс татвар авна гэж сонссон. Эсвэргээр ийм татвар нийслэлчүүдээс татвар авна гэж сонссон. Эсвэргээр ийм зүйлд татвар төлөгчдийн мөнгийг зарцуулах гэж байгаа юм уу? Өвчлөл газар аваад байна. Ядаж ханиадны вакцин гаргаач. Хотын тарга та нийслэлээ утаагүй сайхан явган замтай хоггүй болгочих. Тэгвэл таныг бид сонгоход бэлэн байна. Энэ нь өөрөө PR нь болох нь шүү дээ. Зургатаар гаргадаг шаардлагагүй телевиз хэв мэдээлэл тийм их мөнгө төсөвлөд авах шаардлагагүй шүү дээ. Ингэж чинь тэгсэн чинь хотын дарга танаас болоод бид хогон дотор явдаг юм байна л да. Удахгүй за энэ хэлж болохгүй үг байна. Удахгүй нэг хэцүү газар хүлээж байгаа шүү гэсэн тийм замлаг хэлсэн комент ч байна. За тэгээд бид рүү бас үзэгчтэй нэг мэдээ жолооч нартаа бас нэг мэдээлэл хүргэж ирсэн бол за нөгөө цөмийн энергийн талаар одоо тийм машинууд орж ирээд байнаас энийг бол хорцсон шүү дээ тийм энэ мэдээллийг бол манай үзэгчд уншсан болов уу яасан бол за Twitter-оор бас улсын хурлын гишүүд за бусад улсууд бол бас явуулж байгаа. За тэгэхээр би бас энэ талаарх мэдээллийг нэг жолооч нартаа хүргэе. Ялангуяа 2011 оны 5 сараас одоо хойш одоо оруулж ирсэн машин тэрэг байх юм бол одоо бас үнэгүй энэхүү цөмийн одоо цацрагийн хяналтын газар очиж үн төлбөргөө хийлгэж болно гэсэн ийм мэдээллийг бас нэг хүргэе гэж бодож байна. Тэгэхээр манай үзэгчдээс харж байгаа хаа Япон автомашины бизнес эрхлэгчид худалдан авагчдын анхаарал гэсэн байна л да. За тэгэхээр цөмийн энергийн газраас Улаанбаатар дахь гайлын газартай хамтран гайлын хяналтын бүсүүдэд 2011 он 8 сарын 25-ны өдрөөс эхлээд за энэ мэтлэн за ингэж явж байгаад цацрагийн бохирдолтой автомашин оруулж ирэх хэрэглэгчийн эрүүл аюулгүй орчинд амьдрах нөхцөлийг алдагдаж болзошгүй ба төрийн байгууллагууд үйл ажиллагаанд хүндрэл учруулж болзошгүй юм аа энд одоо Япон автомашин тийм учраас хэрвээ 2011 оны 5 дугаар сараас хойш ачиж импортлсон автомашиныг худалдан авсан аж ахуй нэгж иргэд өөрсдийн хүсэлтээр цацрагийн хяналт их хэмжилтийг за цөмийн энергийн газрын цөмийн болон цацрагийн хяналтын газар очиж үн төлбөргөө хийлгэж болно гэсэн байх шүү. За энэ бол одоо хүний эрүүл мэндийн холбоотой. За тийм машин авсан бол одоо очих юм шүү дээ. За манай нэвтрүүлгийн цаг өндөрлөхөд баяраа 2 минут орчим хугацаа үлдсэн байна. 16 цаг 38 минут зүг байх тий. 2 минут орчим хугацаа үлджээ. Өнөөдөр бол Монгол комент нэвтрүүлэг бас нэлээд ярих сэдв өргөнтэй сайн муу олон мэдээллийг бас чухал гэснээс нь онцолж хүрэхийг эрмэлзлээ. Хамгийн гол нь бид нар бас Монгол комент нэвтрүүлэгт анх удаа зочин мөрж оролцуулж бас тий эрхэм хүндэд интернетийн цахим ертөнцид амьдарч байгаа нийт хүмүүст бас зөвлөгөө мэдээлэл болох үүднээс олон сонирхолтой асуудлуудыг бас хүргэсэн танд бас нийт үзэгчдийнхээ өмнөөс бас талархал илэрхийлэх нь зүйтэй байгаа. За ингээд сайхан ихэлсэн мэдээллийг сайхнаар дуусгая. Надад бол нэг нэвтрүүлгийг өндөрлүүлэх нэг мэдээлэл байна. Энийг Secret Segment гэдэг сайтн дээр тэтгэврийн доод хэмжээ 370 мянга, дундаж цалин 900 мянган төгрөг болох гинэ гэсэн сайхан мэдээлэл тавигджээ. За тэгээд нийт зурагт үзэгчтэй, телевиз үзэгчтэй бас энэ мэдээлэл үнэн байгаасаа биелээсээ хэрэгжээсэй гэж бас залбирцгаа юм уу тийм. Аммаар гэж тийм. Төрийн албан хаагчдын дундаж цалин 900 мянга, 12 оны 4-р удирдалт штэ. Тэтгэврийн доод хэмжээ 370 мянга, төрийн албан хаагчдын цалингийн дундаж цалин 900 мянган төгрөг болох гинэ гэсэн ийм мэдээлэл тавигдсан байна. За тэгээд энэ үнэн бол сайхан байна. Харин дагаад битгий юм талх нь 10 мянга болчихсоо гэж залбирал байж тий. За тэгвэл манай зочинд бас нэмж хэлэх зүйл юу вэ? Битэрийн асууж амжаагүй бас хэлхийн сэвс юм байна. Ярих юм бол зөндөө л байна тий. Нэвтрүүлгийн цаг баригдаад сүүлж яваад. Одоо яг 12 сарын 3-нд Монгол блогчд 2011 гээд наадам болох ч юм л да. Энэ нь болохоор ерөөсөө захим орчинд идэвхтэй байгаа нийт одоо хүмүүсийн одоо тэр чуулга наадам болж байгаа. Тэгээд энэ наадамд яг хуу интернетийг илүү ашиглахыг сонирхож байгаа. Тэгээд манай телевизийн үзэгч нь залуучууд маань энэ 12 сарын 3-нд I Love гэдэг Айлавт байдаг тий ойрхон. Телевиз яг энэ ортолтой тийм шүү дээ. Манай телевиз байна. Энд болох ч байгаа энд одоо идэвхтэй ирээд одоо оролцоо тэнд байгаа хүмүүсээс өөртөө одоо мэдгүй зүйлээ асуугаад. Одоо жишээ нь тэнд манай Монголын шилдэг твиттермен болсон хүн ирэх үү? Ирнэ л дээ. Яг гоо твиттер гэдэг бол өөрөө мини блог учраас яг гоо блог дээр одоо мини блог хөтэлдэг, твиттер хөтэлдэг хүмүүс бол угаасаа бүгдөө бас энэ наадмын эзэдэл гэсэн үг болчихж байгаа. За баярлалаа үзэгчтэй. За ингээд өнөөдрийн Монгол комент нэвтрүүлэг энд хүрээд өндөрлөх болжээ. Маргааш бас 18 цагт эргээд уулзсан. Тэгтээ тодорхой ярих сэдвүүдийг бас үнэн цөмөрөө бас товлоод ярилцсан бай гэж бодож байна. За ерөнхийдөө бол Монгол комент хаягууд бол 24 цагийн туршид нээлттэй байгаа. Үзэгч та хүмүүс ямар сэдвээр, ямар асуудлаар тий ямар зүйлүүдийг бас тогтож ярмаар байна. Тэрийг бас манай хаягуудад үлдээгээрээ. Барай тэр бас чадан ядан бас энэ асуудлуудыг
үзэгч та бүхэнтэйгээ хамтран хүргэхийг эрмэлзэх юм аа. За ингээд нийт үзэгч та бүхэндээ баярлалаа. Тэгээ манай зочны ярианд бас анхаарлаа хандуулсанд баярлалаа гэж өнөөдөр мэдээлэл өгсөн төрөнд баярлалаа гэдгийг дахин хэлээд өнөөдөр манай нэвтрүүлгийн зочноор за New Media Marketing Agency-гийн одоо гүйцэтгэх захирал төгөлдөр оролцсон байгаа. За баярлалаа үзэгчтэй. За ингээд шинэ найзтай баярлалаа. За баярлалаа.